Сайн мэцгэнэ хөгтдөө та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргье. Өнөөдрийн хичээл маань Монгол хэлний хичээл. Монгол хэлний хичээлээр бид нар талархал бичиж сурна. За өнөөдрийн сар тавиараа 2 сарын 19. За багшийнхаа анхаарлаа сонсоорой. Нэгэн хэд бомбрушин амьдардаг байжээ. Тэр бомбрушин маань чихрэнд маш их дуртай юмсан ч гин. Нэгэн өдөр бомбрушин маань ууд дөрөн чихрийг мухалгаас аваад гэрлүүгээ гарлаа. Ууд дөрөн чихрээ бомбрушин маань задлж бүгдийг нь ээждээ ч үгэлгүй ганцаархнаа идэж эхэллээ. Удалгүй бомбрушин найз минь шүтэн өвдөж эхэлжээ. Бомбрушин найз маань хэн дээр чухал? Бомбрушин найз минь шүтний эмчтэй очихоор олжээ. Ингээд бомбрушин найз минь айн эмч туулаа дээр очиж гин. Туулаа эмч минь бомбрушин найзыг үзээд яагаад чиний шүд чинь өвдсөн бэ гэж асууад бомбрушин нэм шүү гэж хариулсан бол би удаатай чихрийг бүгдийг нь идсэн гэж хариулах болов. Бомбрушин найз минь чихэр идчихэд шүдээ угаагаагүй тул бомбрушин найз минь шүтэн өвдсөн. Айн эмч туулаа маань бомбрушин найз минь шүдийг нь идгээж өгч мөн зөвлөгөө өгчээ. Мөн бид нарт бас бомбрушин найзаар минь дамжуулан зөвлөгөө хүргэсэн байна. За ямар зөвлөгөө вэ? Бүгдээрээ хамтдаа уншицгаая. Хүүхдүүдээ чихрийг идэж болохгүй шүү. Чихэр идсний дараа заавал шүдээ аваагаарай гэдэг зөвлөмжийг туулайн эмч маань биднэрт хүргэсэн байна. Шүтэн өвдгөө болсон бомбрушин найз минь их баяртай байлаа. Бомбрушин найз минь шүтийг эмчилж гисэн туулайн эмчд талархал бичгийг бомбрушин найз минь шийдсэн байна. Тэгсэн бомбрушин найз маань талархал бичих гэсэн чинь юу бичих, яаж бичих сайн мэдэхгүй байлаа. Тийм ч учраас бомбрушин найз маань мэдээлэл зөвлөхөр боллоо. Мөн хүмүүсийн бичсэн цалин талархлыг олж уншив. Бас бусадтай зөвлөж ярилцлаа. Сонин сэтгүүл номноос талархал олж уншжээ. Ингээд бомбрушин найз маань хүмүүсийн бичсэн талархлыг олж уншлаа. За бүгдээрээ хамтдаа уншицгаая. Баярны момогтой оргилт. 1-р сургуулийн 2 дахь ангид дунд явагдсан зөв цэвэр бичгийн уралдаанд тэрхүүн барь эзэлсэн тул ангийн хамт олонны зүгээс чин сэтгэлийн талархал илэрхийлье. 1-р сургуулийн 2-ын А ангийн хамт олноос гэсэн талархал гэж. За дараагийн талархлыг өөрчлөгч ихч дандаа гэсэн талархал байна. Хүүхэд бидний сурах орчинг цэвэр цэмцээр байлгаж үргэлж ээлдэг сайхан харилцдаг явдалд талархаж байгаагаа илэрхийлье. 2-ын ангийн сурагчид 2013 оны 10 сарын 10 гэсэн талархлыг олж уншлаа. За ингээд бомбрушин найз минь талархал бичгтээ хэрэглэх үгсийг чагсаан бичжээ. Чин сэтгэлээ илэрхийлье. Зөвлөгөө өгсөнд, тусалсанд хүсэн эргүй талархал илэрхийлье гэсэн үгнүүдийг
оролцож болохыг ойлгож авчээ. Мөн талархал бичигтээ хэнд бичсэн болох, хэн бичсэн, мөн хэдэн хизээ бичсэнийг заавалжгүй бичих ёстойг ойлгон авлаа. За ингээд бамбаруушгын найз маань талархал бичжээ. Эрхэм хүндэд туулай эмчит. Миний шүтийг эмчилж эрүүл болгож зөвлөгөө өгсөнд явдалд баярлаж талархснаа илэрхийлье. Бамбаруушган 2021 оны 2 сарын 21 гэсэн талархлыг туулай эмчит бичжээ. За хүүхдтэй, бид нар талархал бичгтээ дараах зүйлсийг анхаарах ёстой. Хэнд зориулж бичиж байгаагаа маш сайн сонгох. Бидний мэддэг аав, ээж, ах, эгч, өмнө найздаа, багштаа, өвөө эмээтэй талархал бичиж болох нэ. Хоёрт нь талархалж байгаагийн учир шалтгааныг маш сайн бичих хэрэгтэйгээ. Мөн талархал бичснийхаа дараа хэн энэ талархлыг бичсэн бэ гэмээ өөртөөхөө нэрийг бичих ёстой. Хамгийн сүүлд нь он сарыг тавьж өгөх ёстой. Бид өмнөх хичээлээр мэндчилгээ бичиж сурчсан. Мэндчилгээ бичгтээ ямар дэгийг баримтлагыг бүгдээрээ сэргээн сонцгоё. Хэнд зориулж бичиж байгаагаа сонгох, ямар үйл явдалд зориулж байгааг, хинээс бичиж байгааг, мөн он сарыг тавьж өгөх ёстой. Тэгвэл өнөөдрийн үтсэн талархал маань мэндчилгээнээс юугаар ялгаатай багш нь зэгсаан бичлээ. Хэнд зориулж бичиж байгаагаа алхан сонгох ёстой юм байна. Талархаж байгаагийн учир шалтгааныг бичих хэрэгтэй. Талархлыг бичсэн хүний нэрийг заавал тавьж өгөх. Он сарыг бичиж өгөх ёстой юм байна. За бүгдээрээ энэ дэгийн дагуу гэртээ өөрт чинь үргэлж тусалдаг хүнтэй талархлын зэгтлийг бичье.